Сайн байцгаана өрхөм сонсогчдоо. Спутник Монгол 92.5 бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгээ эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгэнд Монгол улсын татварын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Гал Мандах өргөд ирсэн байна. За ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танаа радиог сонсож байгаа сонсогч нарт бас энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Бид өнөөдөр татварын орчин дахь өөрчлөлт, татварын орчны эргэн тойрондох энэ сэдвээр тантай ярилцгаж өрсөн байгаа. Тэгэхээр сүүлийн үед бол татварын орчинд, бизнесийн орчинд бас засгийн газараас хэрэгжүүлж байгаа маш олон чөлөөллийгээ санаачлагын хүрээнд явж байгаа маш олон асуудлууд байна л да. Тэгээд эхлээд за энэ ярилцлага дараа нь үргэлжлүүлээд эхлээд бол танад энэ татварын мэргэжсэн зөвлөхүүдийн чуулган 2026 гэдэг чуулган болох гэж байгаа шүү дээ. Энэ 6 сарын 26-нд. Эхлээд энэ чуулганыхаа зорилго, энэ чуулганыхаа ач холбогдолтын талаар эхлээд ярилцъя гэж бодлоо. За баярлалаа. Тэгэхээр юуны өмнө энэ татварын мэргэжсэн зөвлөх гэж ямар хүмүүс байдгийг гэдэг талаас нь бас энэ танай радиогоор дамжуулаад бас сонсогч нарт бас өргөцсөн зөв болох уу гэж би бодож байна. Тэгэхээр татрын мэргэжсэн зөвлөх гэдэг хүн бол татвар төлөгчийн эрх ашигыг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Хувь хүн хуулийн этгээдийг бол хилээд байгаа. Тэгээ хувь хүнийг хэлж байгаа. За татрын итгэмжлэгдсэн хуулийн этгээд гэж бас байдаг. Тэр нь бол сангийн амнаас тусгай зөвшөөрөл авдаг. Татрын мэргэжсэн зөвлөх нь бол сангийн сайдаас эрхээ авдаг. Энэ хүрээнд зохицуулагч харилцаанаар үүсэж байгаа. Зохицуулагч явж идэг. Тэгэхээр энэ 2004 онд бол Монгол улсад анх энэ төрлийн үйл ажиллагаа бол эхэлж орж ирж байсан гэж ойлгож болно. Тэгэхээр 1992 онд бол анхны татрын эрх зүйн зохицуултууд бий болж энээс хойш ингээд 12 жилийн дараанаас ингэж гарч ирсэн. Энэ олон улсуудад ч бас байдаг ийм зохицуулттай харилцаа л да. Тэгээд 2012 онд бол татрын мэргэжсэн зөвлөх үйлчлэгийн тухай хууль гэж батлагдаад за ингээд 22 дахь жилдээ ингээд явж байгаа. За тэгэхээр таны хэлдэг татрын мэргэжсэн зөвлөхүүдийн чуулган гэдэг зүйл бол энэ жил 11 дахь удаага хийдэг. Жил болгон татрын зөвлөхүүд чуулаад тухайн жилдээ татвартай холбоотой ямар бэрхшээл, ямар тулгамчийн асуудал байна. Тэрийгэ бүгдээрээ татрын зөвлөхүүд маань чуулж ярьдаг. За тэндээсээ холбогдох төрийн байгууллагууд сангийн яам, татрын халбадууд руу бол энэ чуулганаас гарч ирсэн санал санаачлагуудаа бас хүргэж ингэж ажилдаг юм байгаа юм. Тэгэхээр 2026 оны татрын мэргэжсэн зөвлөхүүдийн чуулган бид нар бол татрын орчны өөрчлөлт хиймэл оюуны нөлөөлөл гэдэг зүйлээр бол бид нар хийж байгаа. Тэгэхээр 26 оны 1 сараас эхлүүлээд бид нар бол яг ямар сэдвээр энэ татрын алба болон татвар төлөгчдийн хооронд үүсэж байгаа ямар бэрхшээлүүд байна гэдэг талаас нь бол бид нар маш их судалж явж байгаад за тэгээд энэ сүүлийн үед бол энэ хиймэл оюуны нөлөөлөл гэдэг зүйл бол бүх салбараар бас орж ирээд ингэж явж байгаа. Тэгэхээр энд жишээлбэл татрын мэргэжсэн зөвлөх хүмүүсүүдийн хувьд бол энэ хиймэл оюун ер нь яаж нөлөөлөх юм. Энэ хиймэл оюун энэ татрын зөвлөхүүдийн нягтлан бодогчны ажлыг урдаас нь хийнэ л энэ гэж юм яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр хиймэл оюун гэдэг бол хүндрэлтний хувьд бол бас ирж байгаа бас гайхамшигтын нэг л дээ. Ач холбогдрын 4-р хувьсгалч гэж ярьдаг. За 1-р хувьсгал бол уурын машин гарч ирж хүний булчин бол оролж ирсэн тийм ээ. Дараа нь бол ажил дээр 2-р хувьсгал бол үйлдвэрлэлийн технологийн үе шат гарч ирж хөдөлмөрийг хөнгөжүүлж ирсэн. За 3-р хувьсгал дээр бол компьютер автоматжуулалтын асуудал гарч ирсэн. Хиймэл оюуны асуудал бол гарч ирж байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ бол хүний л хийх ёстой ажлуудыг л хөнгөжүүлж өгж байгаа ийм асуудал. Тэгэхээр тойрохгүй дайрах үнэтэй хиймэл оюунаас бид нар ажлаа алдна гэж айх биш. Хиймэл оюуныг бид нар өөрсдөө сурч мэдж ингэж өөрийнхөө ажилдаа хэрхэн яаж туслуулж явах вэ гэдэг талаас нь л харж яммаар юм бэлээ. Тэгэхээр юу гэдэг юм да ер нь цаашид бол татрын зөвлөхүүд бол тайлан тооцооны асуудал дээр бол тэр хиймэл оюун бол автоматжуулалт ажлыг хөнгөчлөөд шийдвэр гаргалт тал руугаа бол татрын зөвлөхүүд бол цаашдаа
гаргаж шийдвэр гаргалтанд татварлагч руу бол чиглэсэн тэр шийдвэр гаргалтанд руу илүү чиглэж ажиллах юм байна гэдэг ийм хандлага байна л да. Жишээлбэл одоо би татрын маргаан дээр хүртэл бол орохдоо хэмэл оёноор тэнтэй хууль тогтоомжтой холбоотой тэнд боловсруулсан одоо өөрийнхөө файлуудыг цаанаас ирсэн одоо файлуудыг өдрийн бүгдийг одоо оруулж байгаа л яг энэ гол асуудлууд нь хаана гэдгийг ч юм уу. Тэгэхээр хэмэл оюун бол нэг талаараа бол хүүхний бол маш одоо туслах тийм ээ. Гэхдээ бас эн чинь бас алдна тийм ээ. Буруу зуруу ярина. Зөвхөн тэр асууж байгаа зүйл дотроос эргэлдэн гэдэг ч юм уу. Тэгээ гэх мэтлэн ийм сорилтууд бол байдаг. Тэгэхээр бид нар яг энэ талаараа бас өөр улсууд маань одоо Зүүн Азийн улсууд маань тэр тусмаа Япон солонгос улсууд маань ямар хөө төвшөнд байна вэ гэдгийг бол бас одоо энийг энэ чуулганы үеэр ярих юм. Тэгэхээр Японоос бол илтгэгч маань ирнэ. Солонгосоос бол онлайнаар орж иж илтгэлээ бол тавьж байгаа. Тэгэхээр энэ хиймэл оюунтай холбоотой асуудлыг ярина. Татрын орчны өөрчлөлтүүд бол ямар байна вэ гэдгийг бас ярих. Тэгэхээр яг энэ цаг альва нэг зүйлийг ингээд нөгөө урдын яг хугацаанд төлөвлөөд ингээд явахаар бас ач холбогдолтой байна л да. Тэгэхээр яг одоо өнөөдөр бол та бол санаж байгаа бол өмнөх 7 хоногт бол татрын 6 сарын 18-ны өдөр бол татрын одоо хуулиудын нэмэлт өөрчлөлтүүдийн эхний хэлцүүлэг хийлээ. Одоо энэ 7 хоногийн одоо 5 дахь өдөр бол эцсийн хэлцүүлэг хийгээл батлах болов гэсэн юм юутай байна. Тэгэхээр хүлээлттэй байна. Тэгэхээр яг энэ хуулийн үзлөрөмтлийн хувьд бол ямар өөрчлөлтүүд орж байгаа гэдгийг бол жишээлбэл сангийн яамны татрын бодлогын газрын дарга нь өөрөө ирж яг энэ татрын мэргэсэн зөвлөгүүд дээр ирж энэ талаараа бол чуулган дээр ирж яг энэ баг анхны одоо тэр нэг хуулийн хэлцүүлэгтэй холбоотой татварчлагдагчдын чиглэсэн тэр зүйл өөрчлөлтүүд ийм зүйлүүд орж ирсэн байна. Эний давуу тал нь гэдэг талаас нь ярих болов гэж би бодож байна. Тэгэхээр бид нар бол хууль тогтоомжийн өөрчлөлтийг ярихаар нэг хуулийн нэг зүйл заалт ирээд байдаг. Эний цаана концепц нь юу байна? Агуулга нь юу байна? Философи талаас нь юу байгаа юм бэ? Ямар өөрчлөлтүүд орж ирж байгаа юм бэ? Жишээлбэл одоо татрын одоо тайлан засварлах хугацаа 2 жил гэж хэлчихэж байгаа юм л та. Тэгэхээр энийг одоо юу гэдэг хүмүүсүүд бол ингээд нэг тэнд ач холбогдол өгөхгүй байгаа харагддаг байхгүй. Гэвтэл эн чинь татрын ялганы зүгээс хяншилалт хийхэд чинь татварлагчийн нөгөө тайлан засварлах эрхт нь халдахгүй байх үднээс тэр 2 жилийг үлдээдэг байхгүй. Тэгэхээр хөө хэлцэх хугацаа 4 жил буюу тэр 4 жилээс 2 жилийг хасагдана гэхээр татвар төлөгчдөр маань 2 жилийнхээ баримтан дээр хяншилгалтанд орно л гэсэн үг. Тэгэхээр 2 жилийн баримтан дээр хяншилгалтанд орно гэдэг маань тэнд бэлдэж байгаа татвар төлөгчнөр болон тэнд ажиллаж байгаа нэгтлэн бодгогч нарын ажлын ачаал яг багаснаа л гэсэн. Хуучин бол 4 жил оруулах байсан бол эсвэл 3 жил оруулах байсан бол одоо 2 жил оруулна. Тэгэхээр энэ гэх мэтний ийм давуу талтай зүйлүүдийг нь тайлбарлаж яригдах болов гэдэг ийм яригдчих. Тэгээд тухайн чуулганд бол одоо за Япон солонгосоос илтгэгч нар өөр одоо манахаас ямар хүмүүс вэ? За татрын албаны төлөөлөл ярьж байгаа. За ер нь татрын албатай холбоотой асуудлыг ярих бол манай Монгол улсын хувьд бол цахимжилтын татрын цахимжилт бол маш үр дүнтэй явж байгаа. Маш одоо өндөр гэж хэлж болно. Энэтэй холбогдуулаад энэ машин learning систем гэдэг хиймэл оюуны одоо тэр нэг модулыг энэ манай татрын алба бол ашиглацсан. Тэгэхээр нөгөө татварлагч нар маань урдын тэр бүх түүхүүдийн нөгөөч суралцаад энэ татварлагч эрсдэлтэй байна уу, эрсдэлгүй байна уу гэдгийг бол тэнд бодож байна. Тэр дата мэдээлэл. Тэр big data дээр бол ажиллаж штэ. Тэгэхээр хин нэгэн хүүхнээс бол үл хамаарахгүйгээр тэнд гарч ирж байна. Тэгэхээр одоо А гэдэг компани одоо зөрчилтэй л гэж илэрхийлэх юм бол тэнд ингээд айл хэдийн тэр зөрчлийг нь тоо хэмжээтэй нэг илрүүлсэн. За тэрийг татрын улсын байшигч ноч шалгаал гаргаж ирдэг юм байна. Тэгээ яг энэтэй холбогдуулаад ер нь бол цахимжилт энэ байна гэдэг чинь цаагаараа бол авилгал бас багасдаг. Хүнд суртал авилгал багасдаг. Ийм одоо давуу талууд бол байна л та. Тэгэхээр бид нар бол Монгол улс бол та бол ер нь бол харж байгаад бол авилгалын индексээрээ бид нар чинь жилд нэг 10 байраар хойшоод байна шүү дээ. Тэгэхээр энд хүний оролцоотой ихтэй байгаа тэр салбарууд л ер нь бол асуудал дагуулад байна. Тэгэхээр аль болох энийг хүний оролцоог багасгах
хүний оролцоог яаж багасгахгүйгээр технологи хөгжил дэвшил IT-гээр л одоо энийг л хийх юм байна л да. За тэгэхээр нөгөө татврын орчны одоо тогтолцоо одоо манай Монголд бол тэр татврын орчин тогтолцооны одоо тэр давуу талыг нэрлвэл та юу гэж харах вэ? Бид ер нь ямар байж байгаад ямар болсон гэдгээсээ эхэлж бас ирсэн дээр болов уу гэж би бодно юм. Тэгэхээр бид бол юу гэдэмдээ татрын хувьд бол 30 жилийн л түүхтэй ус. Ер нь бол суралцж яваа ус. Биднэрт бол 92 оны үед бол анхны 5 багц хуулиа баталж байгаа үед бол тухайлан одоо мэрэгчлэнгүүд байгаагүй байсан ийм цаг үе. Зүгээр одоо би судлаач хүнийхээ хувьд ингээд харж байхад бол 90-92 оны хооронд бол Монгол улс ганцхан татрын хуультай байсан. Бүгднийг зохицуулдаг. Тэр үед бол илэгдлээс жишээлбэл татвар авч ясан ийм байдаг байхгүй. Тэгэхээр одооны нөгөө нэгтлэн бодогч нар ч гэдэм үү манай одоо яж суралцж байгаа татрын мэрэгсэн зөвлөхийн эрх авах гээд суралцж байгаа улсууд энийг ярих ингээд бүр ингээд гайхаад илэгдлээс татвар авдаг байсан юм уу гэж. Тий. Тэгэхээр чин социализмын үед бол тэр фондын төлбөр модур гэдэг зүйлийг авч ясан. Тэгээд тэрнээсээ бол болоод орж ирсэн лээд байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд өдөр тутамдаа суралцж яваа улс. Тэгэхээр 90 онд хүртэл бол эргэцэн одоо татрын бол тогтолцоо бол бүрэлдээгүй байсан үе. За тэр үед бол 5 төрлийн татвартай байсан бол өнөөдөр бол 28 төрлийн татварууд бол одоо зохицуулж штеп. За тухайн үед бол 2 сарын 10-нд бол жилийн тайлан өгжсэн бол өнөөдөр ч муу ялгаагүй 2 сарын 10-нд өгч байна. За энэ чинь эргээгээд нөгөө татврын төрлүүд хэмжээнүүд нь нэмэгдээд байдаг. Тайлглалын хугацаа яг нэг жилд нэг өдрөө байгаад ахаар энэ дээр ирж байгаа нөгөө татвар төлөгчдөр ирж байгаа тэр ажлын ачаал гэдэг зүйл бол маш өндөр байдаг л байхгүй. Тэгэхээр 92 онд бол бид нар бол сонголтоо хийсэн. Сонголтоо хийхдээ бол өөрөө тодорхойлон төлөх юм уу? Татрын алба тодорхойлж төлөх юм уу гэдэг энэ хоёр тогтолцооноос манайх бол өөрөө тодорхойлон төлөх систем гэдгээ сонгож аваад татвар төлөгчдөд тэр одоо татвар төлөгчийн үндсэн том 4 үр биелдэ бүртгүүлэх ёстой. Бүртгүүлсээ дараа тэр тооцоолоо хийх ёстой. Тооцоолоо хийсгээ дараа тайлгнах байх ёстой. Дараа нь тэгээд төлдөг байх ёстой. Ингээд нөгөө татвар төлөгч бүрэн гүйцэд татвараа одоо ногдуулж төлж гинэ үү гэдгийг нь ардаас татрын алба байх нь хэн шалгалтаа хийж явдаг. Энэ тогтолцоор орж ирсэн. Энэ нь энэ тогтолцооны хамгийн том давуу тал нь бол одоо юу гэдэг шин тутамд одоо үүсэж байгаа энэ татрын харилцаан дээр жишээлбэл тэр татрын алба ногдуулдаг байх юм бол тэр татрын алба тэр зүйлийг маш сайн мэддэг мэрэгчлэлтэнтэй хүний тоо олонтоо байх хэвээр зардал өндөртэй байх нь шүү дээ. Тэгэхээр манайх бол энийг татвар төлөгчтэй өгөөд ардаас нь зүгээр эрсдлээр үнэлээд ингээд хяналтаа хийгээд явдаг. Тэгэхээр энэ бол магадгүй 92 оны одоо сонгосон тэр тогтолцооны хамгийн том даваа тал нь бол эндээс нь бол харагддаг. Тэгээд яг хөө би бол түрүүн хэлсэн нөгөө суралцж бид нар ингэж явж байгаа ийм зүйлүүд бол байна. Тэгэхээр одоо суралцж яах гэдэг нь бол бид нар өдөр тутамдаа одоо олон улсын ийм татрын харилцаануудаас мөн өдөр тутамдаа гадаад улсад авж байгаа тэр татруудаас ийм Монгол улсад одоо авч болох одоо татрууд нь юу байна гэдэг асуудлыг бол гаргаж ирсэн. Ингэж гар тавих баг. Тэгэхээр энэний цаана бол татвар ингээд ярихаар их эмзэг учраас хүмүүсүүд нэг зарим сонирхдагч бий, сонирхдаггүй ч бий. Тий. Тэгэхээр энийг ингээд нөгөө татвар ирэн байх хэвээр юм. Эсвэл байхгүй байх хэвээр юм. Тийм ээ. Одоо энэ нөгөө байгалийн баялгаараа амьдардаг одоо тэр арабын усуучийг одоо татваргүй байх юм уу? Тий. Гэдэг асуудлыг ярих хэвээр. Тэгэхээр бол нөгөө татрын хувь хэмжээ их байна, бага байна гэл ингээл сошиал дөрөв одоо нөгөө татвар мэдгүй хүн гэж одоо байхаа болчиход шүү дээ. Гэхдээ энэний цаана бол бид нар бол ямар нэг зүйлийг өөрчилж шинжлэхийн тулд зайлшгүй судалгаатай явах нь бол одоо хамгийн одоо юу гэдэг шинжилгээ ухаанд одоо үндэслэн тэр зүйлээр явахгүй бол богино хэмжээний энэ ус төрийн аргаар нэг юм засвар мейкап маягаар ингэж явах нь өөрөө эргээгээд татвар төлөгчдөд ирж байгаа энэ одоо татвар төлөгчийг бол одоо юу гэдэг юм бэ дээрвис бол рационал буюу бүх татвар төлөгч адилхан байна гэдэг байдлаар бол авч үзэхөө болчихлоо шүү дээ систем. Энэ татвар төлөгч одоо энэ наран гэрэл гэдэг татвар төлөгчийн зан төлөв галмандах гэдэг татвар төлөгчийн зан төлөв хоёр бол
хоёр ондоо байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ татвар төлөгчийн зам төлөвлөлөө нь хандсан энэ наран гэрэлд юу нөлөөлөд байна, галмаандахд юу нөлөөлөд байна гэдэг талаас нь одоо судалгаанууд хийгдэж энэ тал руугаа анхаарч явах ёстой болж байна гэсэн үг. Тэгэхээр одоо татрын алба бол одоо юу гэдэг юу гэдэг нөгөө албадлагын журмаар тийм ээ заавал одоо ингээд чиний хойноос явж бүгдийн чинь ингээд гаргуулж явна гэдгийг гэхээсээ илүү энэ татвар төлөгч нарт маань юу нөлөөлөд хамгийн одоо их төлж болох тэр зүйлүүд дэр нь ямар хүчин зүйлсүүд нөлөөлөд байна гэдэг талаас нь анхаарч үзээд одоо зам төлөвийн эдийн засгийн гэдэг байна шүү дээ тийм үү. Тий одоо нэг наач онлог одоо наач теори гэдэг. Яг энэ талаас нь одоо ингэ судалгаанууд бол сүүлийн үед бол маш их эрчимтэй хийгдэж байгаа. Тэгээд энэ талаар бас би бас яг одоо энэ чуулгандаар бол яг энэ талын бас илтгэлийг бол тавина. Тэгэхээр нөгөө төрд итгэл буюу татрын хуулийн даган мөрдөлтийн талаар бол яг энэ талаас авчихсан. Монголд бол харамсалтай парадокс үүсчихэд байгаа л да. Та бол одоо ингээд нөгөө одоо суралцаал явж гин, судлаал явж гин гэж энэ. Одоо энэ чуулган дээрч тэр одоо бас цаашид энэ бидний энэ олон улсын одоо хэмжээнд мэдээж хэрэг ингээд харьцуул өөр л дөө. Тэгвэл манад ингээд нөгөө тэр бус орнуудтай харьцуулахад ер нь манай татварын хууль, татварын орчин ер нь хэр таатай байдаг. Зүгээр одоо юу гэдэг татрын хувь хэмжээ талаасаа ярил Монгол бол бага. Хувь хэмжээг нь ярил. Хувь хэмжээг нь ярил. Тэгвэл хувь хэмжээ нь багч гэдэг ачаалал гэж нэг юм бэ. Тийм. Татрын ачаалал. За одоо нөхөр галмаандах бол одоо 3 сая төгрөгийн цалинтай хүн ийм хүн дээр ямар татрын ачаал ирэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. 100 сая төгрөгийн орлоготой одоо бат гэдэг хүн дээр ирж байгаа татрын ачаал ямар байхын гэдэг талаас нь энэ ч судалгаа юмнуудаа харж явахгүй бол зөвхөн ганцхан татрын хувь хэмжээ нь 10%, 25%, одоо 30% гэж яриад бол энэ ач холбогдолгүй. Тэгэхээр одоо яг татрын ачааллын хувьд авч үзэхэд бол дотоодын нийт бүтээгдэхүүнээс нь бас харьцуулж үзэж байна л да. Дотоодын нийт бүтээгдэхүүний энэ төсвийн орлогын хэдэн үн татрын орлогоор бүрдүүлж яах гэдэг талаас нь авч үзэх юм бол энэ 35-40 орчим хавцаа бол байх шиг байна. Тий. Одоо энэ уул уурхаан компаниудын хувьд бол бас татрууд нь бол одоо 50-аас дээш хувь гараа явчлаа гэдэг асуулт яригддаг шүү дээ. Тэгэхээр бол тэр талаас нь бас харж байгаа. Тэгэхээр ачаал талаас нь харна гэсэн үг. Нийт олж байгаа мөнгөний чинь хэдэн хувь нь татвар руу явж байна вэ гэдэг талаас. Тэгээ одоо ер нь томоохон аж ахуйн нэгж том компаниуд бол мэдээж хэрэг улсын төсөв бүрдүүлэх гэл бас татвар бол бас нэлээ төлдөг боловч ерөөсө 3% л одоо тэр томоохон аж ахуйн нэгжүүдээс бол очдог шүү дээ. Тэгэхээр ер нь бизнес жижиг хуваарь эрхлэгчид одоо бизнес одоо энэ эрхлэгчид татвар төлөх байдал руу нэлээ анхаарал хандуулмаар санагдаад байдаг. Таны хувьд юу гэж боддог вэ? Тэ одоо татвар төлөгч нарын хувьд бол нөгөө том жижигэн ялгааны асуудал гарч иж шүү дээ тэгэхээр чинь энэний цаана юу болж ийм хөр таны одоо хэлдэг бол үнэ. Одоо томдор байгаа улсын төсвийн орлого хяналтын газар дээр байгаа 1000 компани л энэ нийт төсвийн орлогын чинь 97%-ыг бүрдүүлж байна. Үлдсэн нь одоо тэр 270 мянгаас чинь хасцгаа чи 269 мянга болж байна. Тэгэхээр тэд нар нь бол одоо нөгөө юу яаж штэ 3% нь бүрдүүлж байна гэж. Энэ эргээгээд нөгөө хөдөлмөрийн зах зээлийг нь дийлэнхийн тэд нар бас авч явж байгаа. Тэгэхээр энэ тал руугаа бас ингэж татрын аль салбарыг бид нар одоо солонгоруулж аль салбартаа бид нар ирээдүйд одоо төсвийн одоо орлого бүрдүүлдэг болох юм бэ гэдэг талаас нь бол ярьж эхлэмээр юм байна. Одоо өнөөдөр бол Монгол улс бол зүгээр одоо уул уурхаан орн буюу одоо айлгийн хамааралтай болохгүй одоо тэр уул уурхаагаас л одоо тэр орж иж байгаа тэр тэнд ажиллаж байгаа одоо оюу тулгайч гэдэг юм эрдэнэ ч гэдэг юм тэнд очиж нөгөө ажил нийлүүлж байгаа хоол нийлүүлж байгаа хувцс нийлүүлж байгаа гэдэг юм энэ ус учраас өөрөөсөө яг энэ уул уурхаагаа дагсан юм нөөцийн эдийн засгт тал бас тэгэхээр бид нар энэ тал руугаа бас юм харж энэ тал руугаа бас юмудаа явуулах хэрэгтэй гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэгэхээр татвар төлөгчдийг бол дотор нь том жижиг гээд нэг ангилж байгаа нь бол нөгөө аж ахуйн нэгжүүдийн хувьд бол одоо нөгөө томууд дээр бол тэр том аж ахуйн нэгж дүүргүүд дээр бол жижиг аж ахуйн нэгж байна тий. Тэгэхээр энэ дээр л эрсдэл дээр үнэлдэг учраас дүүрэг дээр байгаа аж ахуйн нэгжүүд бол ер нь ерөнхийдөө татрын юм бол дарамт гэх юм уу тэр бол харьцангуй бага
Ер нь бол одоо юу гэдэг хугацаанд тайлангаа өгөөд хугацаанд татвараа төлцөө хийж явах нэгжүүд бол бараг 10 жил болсон ч хин шалгалтанд дуудагдахгүй шүү дээ. Тий одоо ер нь 6 жил болж байна. Ер нь дуудагдахгүй байна. Тий. Одоо энэ дээр бас нэг хяналт шалгалтын хүрээнд эсвэл одоо нөгөө аж ахуйн нэгжүүдийн хувьар энэ чи юу вэ? Ихэнх нь одоо X тайлан төлөөлж яваад байгаа шүү дээ. Үйл ажиллагаа явагдахгүй X тайлантай за 10 жил болцсон 20 жил болцсоч одоо компаниуд байдаг. Энэ одоо юу гэдгийг татварын ажилтан одоо та нөгөө яг мэрхсэн зөвлөхийн хувьд бол мэдчихэл байгаа ах нэлээ ачаалттай л байдаг байх л та. Эдрийг ингээд одоо хуулийн тийм байдаг юм уу? Яагаад ингээд 10 20 жил байлгаад байдгийг заавал X тайлантай байх хэрэгтэй юм уу? Тий одоо өнөөдөр 270 мянган аж ахуйн гэж бийж байгаа. Тий. Тэгэхээр энэний 116 мянган нь бол Монгол улсын төсвийг бол бүрдүүлээд ингэж явж байгаа. Бусд нь X тайлан. Бусд нь одоо X-тэй ингэж явж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө нэг зохицуулт байхгүй л нөлөө байхгүй юу? 10 жил одоо X тайлан байгаад яах? Тэгвэл тэрийг татан болох хэрэгтэй. Гэхдээ одоо тэгэл одоо нөгөө татвар бол одоо нөгөө нэг талаараа төсвийн орлого бүрдүүлэх нөгөө талаараа зохицуултын үүрэгтэй. Тэгвэл одоо X компанитай газруудаас нь бол холбогдох үйл компани аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх одоо юу гэдэг юм те тиймэрхүү байдлаар одоо тэр зохицуултыг хийж өгөх бол ингээл хадгалаад л байгаад байдаг. Тэгээд эн чинь нөгөө татраас зайлсхийлтийн бас нэг маш том одоо фронт тийм дэвж штэ. Тэнд бас сөрөг тал зөндөө биш шүү дээ. Одоо сүүлдээ нөгөө компани бичгээр зарна гэдэг ингээл явж идэг. Тэгээд 20 30 жилийн дараа ашиглана гэдэг тэрийг юуг нь ашиглаж одоо хэрэг гарах уу? Насан ч яваад өгнө. Нөгөө хоцрогдсон байна үстэ. Үйл ажиллагааны чиглэлийн хүртэл. Энэ дээр нөгөө 2010 оны компани тухай хууль бас энэ дээр маш том хөшөөрөг болцсон. Яасан гэхээр тухайд бол та бол санаж байгаа бол 90-ад оны үед бол компани бол анх эхэлж байхдаа бол одоо юу гэдэг 1 сая төгрөгийн эхлээд гарааны бизнес хөрөнгөтэй байна гэдэг ийм зохицуулт байна ш. Тэгээ 10 оны хуулиудын дээр тэрийг аваа иччихгүй. Тийм. Одоо 20 мянган төгрөгтэй компани гэдэг ш. Тийм. Тэгээд өөрийнх нь компани хувийн нийлүүлсэн хөрөнгө нь 20 мянган төгрөг. Тийм. Тэгээд компани өөрөө эрх зүйн хуулийнхэндээ. Тэгэхээр эн чинь нөгөө татвар гэх талаасаа илүү нөгөө зохицуултыг хит их задгаа нээж өгсөн өнөөдрийн хит их олон компаниудын нэгдсэн энэ X компаниуд байгаа. Одоо хүүхдээ өгөх гэсэн ингээд компани хийцэн ингээд явж байгаа шүү дээ. Тэгээ энэ чинь одоо татварын байгууллагууд бол бас нэлээ ачаалал болсон биз. Одоо энэ мэдээж энэ татварын байгууллагууд бол мэдээж их ачаал авч ирсэн. Одоо наран гэрэл гэдэг татвар улсын байшигч тэр 500 600 компани хариулагч. Тэр хүн одоо тийм олон компаниуд тэр байнга ингээд нөгөө төлөөсөө татвар тэр тайлангаа нэхэлээд тий хиндээ хэцүү юм шүү. Хиндээ хэцүү байхгүй. Тэгээ энэ дээр бол бас ингээд эргэж хармаар юм байгаа. Энэ дээр ер нь сүүлийн үед авагдах ч юм уу яриа одоо арга хэмжээний талаар юм сонсогдсон мэдээлэл байна. Тайлан өгөхгүй нэг 8 улирлаа одоо болчвол бүртгэлийн тухай хуулиараа хасна гэдэг зохицуултыг. За. Тэгээ 23 хонд нэг 34 мянган аж ахуйн нэгжийг бол хассан. За. Нэг ийм л том алхам хийсэн те. Тэгээд одоогоор бол өөрөөр бол тийм зохицуулт бол байхгүй. Тий. За эргээд хоёул татварынхаа тухай ярианд орё одоо. Татварын талаар мэдээж хэрэг манай энэ ярилцлаган дээр хоёул бол яриад бараг л ерөнхийл юм ярихгүй бол бас ингээд их том одоо сэдв томоохон зүйл учраас бас тэгээд их имзэг тийм ээ татварын одоо ялангуяа татварын одоо хуулийн төсөл ингээд хилэлцэгдээд явагдаж байна. За таны яг сүүлд авсан мэдээллээр энэ татварын багц хуулинд өөрчлөлт оруулах төслүүд дээр одоо нэн таатай их сайхан одоо орсон заалт зүйл юу вэ? За миний хувьд бол нэг төсөл заалт эс одоо тэр маань юу болж байгаа юм бол сайн мэдэхгүй л байна. Одоо мэрэгсэн зөвлөхүүд одоо үйлчлэгээ үзүүлнэ гэдээ одоо их бүр тусна бүлэг болгоод оруулсан байсан шүү дээ. Тэр бол их уг нь таатай санагдаж ирсэн. Бид нар чи иргэд одоо бизнес эрхлэгчид ер нь сайн мэддэггүй шүү дээ. Бид нар тэгээд зөвлөх үйлчлэгээ аваад тэрэндээ хамрагдаад татвараа төлөөд төр иргэн татварын байгууллага хооронд бас юм уялдаа холбоотой ажил бол татвараас зайлсхийх нь байтугай өөрөө одоо энэ цахим шилжилтэнд орсон юм чи төлөөд асуудалгүй явах бас юм боломжтой байсан болоо. Энэ маань ер нь ихэр явагдаж байна энэ төсөл төр. Энэ нэг юм хүлээж байгаа те. Хүлээжтэй байж байгаа.
нэг жижигхэн яадаг ч тийм нэг хүлээл дундаг. Яг одоо бол яг надад яг тийм л мэдрэмжтэй байна. Яг тэгэхээр 25 онд бол маш их ярилцлаа шүү дээ. Энэ бол та бол санаж байгаа бол ерөөсөө их хурлын гишүүдэнд дэнжидийн нөгөө чуул нөгөө саарл ордон дотор хилцүүлэг хийгдээд сангийн амжил гадна хилцүүлэг хийгээд манай татрын мэрэгсэн зөвлөгийн нийгэмлэгийн ч гэсэн нөгөө гишүүд дундаа хилцүүлэг хийгээд тэгэл тийм саналуудаа боловсруулаад сангийн ам руу өгөөл сангийн ам цаашаага их хурд руугаа тэругаа санал манлайн багцлал ингээл явсан л ийм л юмнууд байгаа л да. Тэгээд ер нь их аятайхан зүйлүүд бол байсан. Хуучин төсөл дээр. Одоо би нөт төр гихтэл бол ерөөсөө маш амин чухал нэг заалт байсан. Тэгээд одоо тэр бол одоо байхгүй болж байгаа шиг байна л да. Өөрөөр хэлбэл одоо энэ нөгөө хоёр хуулийн этгээдүүдийн хооронд бол нэг ажил үйлгээ хийгддэг. Тэгээд тэр нэг ий баримтаа өгнө өгөхгүй гэдэг нэг асуудал гардаг шүү дээ, байхгүй юу? Ер нь бол ихэнх нь өгөхгүй ингээд явцдаг. Тэр зайс хийж байгаа нөхдүүд бол ялангуяа ингээд яваад байсан байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө ий баримт өгөхгүй болчоор тэр татварлагчаас тэр зардал гарсан уу гарсан. Тэгээд тэрийг баримтжуулах ёстой болчихно. Тэгэхээр тэрийг баримтжуулна гэдэг одоо нэг хий бичлэлтэй бадан антер гэдэг ингээд янз бүрийн юм руу татварлагч баримтаа шивүүлдэг үстэй. Тий. Ингээд явчихж байгаа. Гэтэл яг тэр хуучин зохицуулалтаар бол энэ зүйлийг бол арилгажсэн. Худалдаа авагч тал нь хэрвээ одоо борлуулагч нь нөтөө шивж өгөхгүй бол нөтөө одоо ий баримтаа шивж өгөхгүй бол урдаас нь өөрөө шивж авдаг. Тэр нь гагцгүй бэлэн бусаар хийгдсэн байх хэвээр. Тэгэхээр энэний цаана логик нь бол юу гэж уншигддаг гэхээр ер нь бол Монгол улс бол бэлэн мөнгөний гүйлгээнээс татгалзах юм байна. Энэ бол татрын бодлогоороо бэлэн бусаар гүйлгээ хийчих юм бол та тэрнийхээ өмнөөс ий баримтаа шив. Энэ ий баримтын дотор чинь нөөтийн 10% шингэсэн байна гэж үзнэ. Тэгээд тэр нөөц судгуурн төлөгч байна уу биш байна уу гэдэг нь бол огтын хамаагүй. Ингээд энэ зохицуулт хэрвээ орцсон байсансан бол одоо 23 онд 24 онд бол татрын албаны хяншлалтаар одоо 12 их 80-ийн зөрчил илэрлээ шүү дээ. Тэр үеийг та санах юм бол ногоо автобусны хэрэг нөгөө нүүрсний хэрэг гэдэг. Өөрөөр нийгмийн нийтийн баялагийг тэнд хулгайлж гин гэдэг юм сонссон татвар төлөгч нар хүссэн өсөөгүй би яагаад төлөх ёстой гэдэг тэр юм руу орчиж байгаа юм. Тийм шүү дээ. Миний төлсөн татварын мөнгийг ингээд идээд дуугаад юм бол би төлж яах юм гэдэг асуудал руу орчиж. Тэгээ чи бэлнээр бас байх юм бол одоо нөгөө далдаас эдийн яг тэгэнгүүт чинь нөгөө нэг би түрүүн хэллээ нөгөө татрын албад нэг юм хиймэл ойны нэг юм системтэй тэгээ нөгөө наран гэрэл юм галмантхын компани одоо 23 24 онд одоо орлого нь ингээд тогтмол ингээд өсөө явж байгаа гинтхэн доош орд юм эсвэл татраа төлөхгүй ингээд алгуулуулан нөгөө систем нь ажиллаад эдний дээр асуудал гараад байна шүү гэд хийслэлтүүд эхэлж чинь гэсэн үг. Яг энэ нөгөө ийм том скандалууд гарч ирэнгуут л яг дараа жилийнх нь бол хин шалгалтын дүн дэшээ тэнгэрл явчихж байгаа. Өөрөөр зөрчлөө илрээ. Зөрсөлдөд усаа. Тэр одоо ямар учиртай вэ тэгээд? Яагаад тэгч вэ? Өөрөөр нөгөө хүмүүс татраа төлөхөө болоод ирж байгаа гэсэн. Төрөд одоо нагт бол 6 сарын 18-ны өдөр эхний хилцүүлэгт хийсэн. Ерөнхий за 6 сарын 18-ны өдөр анхны одоо хилцүүлгээ хийсэн татрын холдогдомжид орж байгаа тэр өөрчлөлтүүдээс гол зүйлүүд юм. Ерөнхийд нь яриад явъя. Тэгээд энэ бол яг үзэл баримтлалын үед яг ямар юм бэ? Та ирж байгаа татварлагдагчдад ямар давуу талууд байна гэдэг талаас нь хэлвэл одоо нөгөө сонсогч нарт бас сонирхолтой байх болов уу гэдгээс ярив тийм ээ. За эхлээд аж ахуйн нэгжийн орлого ломтны тухай хууль дээр эхлээд ярив. Нөгөө шаталсан хэлбэрээр түрүүн бол би ярьсан шүү дээ 2 сарын 10-ны өдөр гээд ингээд ямар ч нэгтлэн татвар төлөгчнөөс ингээд асуухад бол жилийн эцсийн тайлан гэдэг үг. Одоо ингээд бүгд мэддэг байсан. Тэгээ энэ бол ерөнхийдөө одоо энэ хугацаа бол тухайн 2 дугаар сарын сүүлийн өдөр болж өөрчлөгдөж байгаа. 7 сарын 20-ных нь бол мөн одоо юу гэдэг 10 сарын 20, 4 сарын 20 гэдэг энэ асуудлууд нь яг тухайн саруудынхаа сүүлийн өдөр гэж болж ирж байгаа.
энэний цаана ямар давуу тал бий болж байгаа бай гэж. Энэний цаана бол ерөнхийдөө нөгөө татвар төлөгчнөр ирж байгаа ажлын ачаалал буурч байгаа. 2 сарын 10 гэдэг бол бүгдээрээ мэдж байгаа. Нөөц суудан төлөгчийн тайлангууд гаргадаг, бусад тайлангууд энэ дээр гаргадаг. Ингээд авахцаад гэсэн. Ингээд нэг он сар өдрийн дараалал авч ирсэхэд тэн дээр ингээд ээж нь төвлөрөл бий болоод шүү дээ 10 дээр. Тэгээд энэ бол хойшлуулж байгаа. За дараа нь бол энэ нөгөө татвар төлөгчнэрийн хувьд бол 90% одоо буцааж авдаг татвар гэж хэлдэг юм да. 1.5 тэрбумаас доош борлуулалт хийж байгаа гэж бодоод гэж ярьдаг. За энэ 1.5 тэрбумыг 2.5 тэрбум болж нэмэгдэж байна гэсэн. Өөрөөр хэлбэл 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтаа хийж байгаа нэгжүүд ингээд хугацаанд тайлагнаад хугацаанд татвараа төлчих юм бол танандаар ярьж байгаа татварын ачаалт 1% гэдэг. Энэ бол одоо татвар төлөгчнэрийн хувьд бол ажлын ачааллыг татрын ачаалал гэдэг зүйлийг бол багасгасан. За мөн төнчлөн том аж ахуйн нэгжүүдийн хувьд ямар юу болж байна гэж. Одоо татвар ногдуулах орлого нь 6 тэрбумаас дээш давбал гэж байгаа. Давсан орлогын 25% шатлалтай байхгүй юу? Энэ дээр бол гусгаж оруулж ирж байгаа. 6-аас 10 тэрбум хүртэл байх юм бол 15 болж байгаа. Тэгээд 10-аас дээшээ бол нэг 25% шатлалтай. Өөрөөр хэлбэл 6-аас 10 тэрбум 4 тэрбум төгрөг байна. Тэндээс нэг 400 сая төгрөг бол тухайн аж ахуйн нэгжид өөрт нь үлдэх гэсэн. Энэгээрээ одоо нөгөө янз бүрийн нийгмийн ч гэдэг юм уу компаниг хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлээд явах дөрвөн боломжтой болж ирж байна гэдэг ийм асуудлууд байна. За хувь хүний орлого болон татвартай холбоотой асуудал дээр бол бас л их л яригдлаа. За тэгээд 792 мянган төгрөгийн нь бол татраас нь бол тэр яаж байгаа чөлөөлж байгаа хөгөлж өгч гэнэ гэсэн үг. За 2 сая төгрөг хүртэл нь бол 1% татвар. За тэр нь бол 28 он 1 сарын 1-ээс эхэлж мөрдөх юм шиг байна. За тэгээд бусад шатлалууд нь бол хиймдээ байна. За мөн ялгаагүй нөгөө аж ахуйн хүн хөрөө нөгөө амьдарч суужаас орон сууцаа зарах юм бол эхний орон сууцаа зарах юм бол тэр нь бол одоо 2% татраас чөлөөлөгдөхөөр ингэж орж ирж байна. За ах хүн дээр холбоотой асуудал. Ингээ би ингээд базар хэлчихсэн шүү дээ. Одоо энэ 7 хоногийн 5 дахь өдөр бол одоо нэг эцлээд алах зогс одоо баталцуулуул гэсэн юм хүлээлттэй болоо. За нөөтийн хувьд бол 50 саяын босгыг 400 сая болгож явах шиг байна. За энэ бол судлаач нарын хувьд ч гэсэн их хурлын гишүүдийн хувьд ч гэсэн төрийн байгууллагуудын хувьд ч гэсэн харилцан адилгүй яг нэг зэгт рүү харагддаг. Яг бол байнгын орондор ороод энэ санд байна унчлаа шүү дээ. Тэгэн гутаа их хурлын нэгдсэн чуулганлоо орохоор нөгөө саналыг энэ хүчинг болгоч. Тэр унгасан саналыг энэ хүчинг болгоод ингэж яаж байна. Тий. Тэгэхээр одоо энэ дээр яаж ийм нөхөр нөгөө бизнес эрхлэгч нар маань 400 сая төгрөгөөс доош борлуулалтаа 23 мянган аж ахуй нэгж нөөтийн тайлбар өгөхгүй л гэсэн үг болох юм байна. За ингээд ирэхээр энэ компаниудын хувьд одоогийн яг мөрдөж байгаа хууль тогтоомжоор авч үзэх юм бол одоо 1.5 тэрбумаас доош мэдээж байж дарах гэдэг тийм үү? Тэгэхээр 1%. Нөөтөө бол 10% байгаад энэ компани 11% ачаалттай байж л дээ. Одоо энэ компаниуд яасан байх нь 1% татвар ачаалт байна. Тэгэхээр нөгөө 10% чинь байхгүй л гэсэн. Тэгэхээр энэ бол маш том татвар төлөгчнөр дээр үлдэж байгаа мөнгө болж үлдэнэ. Том хажууд бүр 90% залтай. Энэ сул талтай. Юу гэхээр энэ нөгөө гинжин бизнесийг гинжин хэлэхээр дутамд одоо нөт бол ногдож явдаг байхгүй юу? Би тань зарна, та цааширгээ зарна. Энэ тоолонтлынх нь нөт бол өнгөрөх тусмаа л ингээл нөгөө томроод л ингээл аваад мөнгө төлөгдөд төсвийн орлого бүрдүүлдэг ийм л татвар байхгүй. Тэгтэл тэр нутаас нэг нөхрийн чөлөөлөө ичгээр л тэрний өмнөөс дараачийн хүн бол татрын ачааллыг үүрдэг. Хэдийгээр эцсийн хэрэглэгч одоо төлж байгаа гэж байгаа боловч татвар шилжих гэж ойлголт байна. За та бүдэр бол энэ нэг зүйлийг одоо энэ аягийг 100 сая төгрөгөөр хөдөлж аваад 110-аар зардаг гэж үзье л дээ. За би 110-аар зарна. За та бол 108-аар зарж байгаа. Тэгэхээр энэ чинь бизнесийн өрсөлдөөн мөн үгүй мөн. Гэтэл тэр 10 төгрөгөөрөө бол тэр
одоо нөгөө холбогдох нөгөө үйл ажиллагааны зардал, цайлан цав одоо юу гэдэг тэр бүгдийн төлөгдөө тэгээд эргэлтийнхээ мөнгө зургаа ингээд тооцдог гэж үзсэн. Гэтэл та бол одоо яаж гинэ вэ? Тэр 2 төгрөгөө та өөрөөсөө одоо гаргаж ирж тэрнээс одоо төлөх. Ингээд танд юу өсдөг вэ хнөө? Хомсдол бий болно. Мөнгөний хомсдол гэж. Ингээд нөгөө нөөдөл бол хитрхи зэрлэг татвар байна гэдэг нь бол эндээс харагдана. Гол учир нь. Тэгэхээр эцсийн хэрэглэгч төлж байгаа юм шиг мөртлөө яг чөлөөт өрсөлдөөн зах зээл дээр бол мэдээж аль нэг нь баг үнээр зарна. Тэр зарсан нөхөр нь өмнөөс нь ингээд ачаалын ингээд аваад явчихдаг. Тэгэхээр одоо нөгөө болгоомжлоод байгаа том аж ахуйн нэгжүүдийн хувьд бол одоо ингээд нөгөө 400 саяас доош борлуулалт аж ахуйн нэгжүүдтэй ер нь л одоо нөгөө худалдаа авалт гэхээр л тэрний өмнөөс нөөтийн өөрөө хариуцах болчиход ингээд төвхтэй байдал руу орж эхэлнэ гэсэн. Тэр том аж ахуйн нэгжүүч бас одоо юу гэдэг татварын чөлөөлттэй байгаад идэг. Тагаад ингээ харьцангуй юм байдал ч одоо доошоо л ингээд нөгөө ачаал нэмэгдээд байна шүү дээ. Тэгээ эн чинь одоо ийм нөхцөл байдал одоо бас ингээ яг 5 дахь өдөр ингээд бас харагдтал байх шийдвэр гарна. Олон улсад биш үү яг ийм хууль тогтоомчтой одоо бид нар хөрөнгө оруулалт одоо татхад ер нь яаж нөлөөлөх вэ? Ер нь яг хөрөнгө оруулалтын хувьд бол татсан нөхцөлд бол татвар байхгүй л дээ. Альч улсад бол татварын манай одоо энэ хуулийн дээр орж ирэх. Энэ бол нөгөө одоо юу гэдэг хөрөнгө оруулалтууд одоо хийгдээд нөгөө худалдаа авалтууд хийгдэж шүү дээ. Худалдаа авалтууд хийгээд ирэхээр л энэ нөөт бол шууд урдаас нөгөө худалдаа авалтуудаа төлдөг. Одоо та бид нар бол одоо цалин авлаа тийм үү? Одоо гараал дэлгүүрээс юм авлаа гэхэд бид нар нэг ч удаа татвар төлөхгүй байна гэж байхгүй. Тэр нөөт нөгөө зарсан бараан дотор чинь нөөт чинь шингэсэн учраас та тэрийг нөөтийн төлөөд явж байна л гэж. Нөөтийн хувьд бол яг тийм нөгөө одоо энэ хууль маань татварын багц хууль маань батлагдчих юм бол саяны нөхцөлийн татварын одоо энэ шинээр батлагдсан энэ хууль маань гадны хөрөнгө оруулалтанд ихэр таатай вэ л гэж асуув. Одоо манай гадны хөрөнгө оруулалт гэхээр та бид нар бол нөгөө уул уурхаан л асуудлыг л ярина. Бид нар одоо хөрөнгө оруулалтууд бол ер нь зонхлох нь л уул уурхаан л одоо юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ компаниудын хувьд бол одоо нэг том аж ахуйн нэгж болж байгаа учраас нөгөө 6 тэрбумаас дээш байгаа аж ахуйн нэгжүүд дээр бол шаталсан хуваарай одоо орж ирж байна гэж ингэж ойлгож байна. Энэ удаагийн энэ өөрчлөлтүүд бол ихэвчлэн жижигүүдийг бичил компаниудыг л дэмжсэн тийм л бодлого яваад байгаатай бол ерөнхийдөө анзаарч байгаа. Том аж ахуйн нэгжүүд бол ерөнхийдөө төлөх хугацаагаа хойшлуулах тал дээр бол маш том боломжууд байдаг шүү дээ. Үйл хөрөнгөө барьцаалж агаад 2 жилээр одоо төлөх хугацаагаа татварынхаа төлөх хугацааг бол хойшлуулж болдог. Яагаад жижиг аж ахуйн нэгж тэр нь болдгоо гэхээр үйл хөрөнгө байхгүй барьцаалах. Засгийн газрын одоо бонд одоо тэр жижиг компаниуд их хвчлэн авдаг. Тэгэхээр нөгөө үлгүүд татрын төлөх хугацааг хойшлуулахад 2хан зүйл байна шүү дээ. Нэг нь үйл хөдлөлттэй байх хэрэгтэй, нэг нь засгийн газрын бонд эзэмшдэг байх хэрэгтэй байна. Тэгэхээр мэдээж тэгэхээр тэр юм байх уу? Том аж ахуйн нэгж байна тий. За тэгвэл одоо бид нар энэ эргээд нөгөө татварын тэр мэрэгсэн зөвлөхийн нийгэмлэгийн одоо энэ юу болох гэдэг шүү дээ нэг чуулган. Тий. Чуулган дээр одоо хамгийн ач холбогдолтой чуулган дээр одоо эндээс гарах тэр олон улсын бас илтгэгчид байгаа хамгийн чухал зүйл нь юу вэ? Та одоо яг энэ 6 сарын 26-ны өдөр гээд яг одоо энэ татрын хууль тогтоомжинд татвар дээр юу өөрчлөгдөд байна вэ? Хиймэл оюун ухааныхаа тэр яг хиймэл оюун бол яг нэг нөлөөлж байгаа нэг жижиг юм хэсэг байна. Бид нар дээр бол татрын зөвлөгөөний хувьд бол юу ярьдаг вөхөр л хууль дээр л юм яригдана. Эцсийн мөчд хаана очдог вөхөр хуулийн дээр л очдог байхгүй. Тэгээд энэ нөгөө татрын албанаас гаргаж ирж байгаа тэр нөгөө бүртгэл тайлгнлын асуудлууд юу вэ? Энэ татвар төлөгч нарт одоо ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа юм юу вэ? Тэрийг ярина гэсэн. Энэ шинжилгээтэй холбоотой асуудлууд юу гарч ирж байна? Хамгийн их зөрчил юундаар гарч ирж байна? Энийг ярина гэсэн. За одоо юу гэдэг эрдэмжилгээний өгүүлэг талаас авч үзэх юм бол энэ төрд итгэл татрын хуулийн дагамжуулалтад яаж нөлөөлж байгаа юм? Төрөний бие жишээ хэллээ шүү дээ. 22-23 оны ногоон автобусны хэрэг өөрсний авалгаа бол айгүй том нөлөөлөл үүсгэсэн. Яг тэрний дараагийн 2 жил нь бол
татварын түүхэндээ байхгүй 12 их найдын зөрчил илрүүлсэн. Эргээгээд 2025 онд бол болоод ирэхээр 7.5 болоод буурчиж байгаа. Тэгэхээр энэний цаана нөгөө төрд итгэл татварын алав, татвар төлөгчдийн хамтын ажиллагаа хэр одоо үнэн зөв сайн дурын одоо стратеги манайдар байна уугүй юу? Албадлага дандаа ингэж яваад байна уу? Гэдэг талаас нь энэ асуудлыг бол гаргаж ирж байна. За дараа нь бол нөгөө сангийн хамтлаас бол энэ хуулиуд төр чинь ийм залтууд нь ингэж өөрчлөгдлөө шүү. За та нарын хувьд бол ажлын ачааллын хувьд бол ингэж одоо харж үзлээ шүү. За жижиг бичлэг компаниудын хувьд бол одоо нөөтийн одоо босго орж ирэх юм бол одоо тэр босго нь яадаг юм баа. За бусад одоо аж ахуйн нэгж хувь хүний орлого нутрааны хуулиудаар ийм жижиг зүйлүүдийг орууллаа шүү гэдэг энэ юмнууд бол яригдана. Хиймэл оюунаар одоо программист одоо нөхдүүд бол энэ хиймэл оюуныг яаж одоо татрын мэргэсэн зөвлөхөд өөрийнхөө үйл ажиллагаан дээр ашиглах юм бэ? Бидний хамгийн том асуудал юу гэхээр үйлчлэгчийн нууцыг бид яаж хадгалах вэ гэдэг байна. Хиймэл оюун руу ороод л хиймэл оюун одоо жигтэйхэн мундаг гэл ингээл юм тийм үү. Тэгэхээр хиймэл оюун руу ачаалж байгаа тэр файл болгон манай сервер биш. Гадны сервер байна. Тэгэхээр тэр манай мэдээллийг авч яах гэсэн үг. Тэг нэ одоо тэг манай аж ахуйн нэгж хүн тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн бүх мэдээлэл тэр алдагдвал яах вэ гэдэг байна. Тэгэхээр яг энэ талаас нь тэр эрсдэл талаас нь бас гаргаж ирж ярих байна. Тэгэхээр тэр Японы одоо татрын мэргэсэн зөвлөхийн илтгэгч бол яг энэ талаас нь үйлчлэгчийн нууцыг яаж хадгалах юм бэ? Хиймэл оюунаар гэдэг талаас. Солонгос улс бол ер нь бол энэ нэг цахимжилт энэ юун дээр бол маш одоо өндөр хөгжилтэй болсон. Тэд нар жишээлбэл энэ хиймэл оюунтай холбоотой асуудлаар татрын зөвлөгөө үзүүлэхдээ яаж ашиглаж гинэ гэдэг талаас нь ингэж гаргаж байна. Тэгэхээр хэдийгээр ингээд нэг юм татварын асуудал юм шиг мөртлөө маш олон одоо IT-ийн асуудалж орж ирээд нөгөө судалгааны асуудалж орж ирээд татварын асуудалж орж ирээд тайлгналын системийн асуудалж орж ирээд хиймэл оюунаас ч асуудал орж ирээд ингээд тал талаас нь гэж асуудлуудыг харах юм. Бид нар яг өнөөдөр яг Монгол Улсын хувьд бол татрын зөвлөгөө үйлчилгээнд татрын орчинд хиймэл оюун яг ямар үүрэгтэй, ямар оролцоотой байна гэдгийг одоо тэн дээр ярина гэсэн үг. Өнөөдөрт бол бид нар судалж байгаа хүмүүсүүд л тэрийг мэдээд байгаа судлаагүй хүмүүсд бол энэ талаар бол яг нарийн одоо ойлголт байхгүй байх шүү дээ. Тэгэхээр энэ чуулганы ач холбогдол гэдгийн цаана бид нар яагаад жил болгон энэ чуулганыг хийд юм бэ гэж. Нэг юм том ойлголт бол байна л да. Би бол түрүүн татрын псоп гэж нэг юм яриад шүү дээ. Татвар байх юм уу байхгүй юм уу? Хэдөө байв шудрах. Хин төлөөл одоо шудрах гэдэг талаас нь гээд гаргаж ирээд тэгээд татварын соёл гэж ойлголт байна. Энэ нийгмээрээ бид яг ямар соёлтой. Тийм ээ. Татвар төлөгчд бас боловсралтай байх хэрэгтэй. Яг зөв. Одоо ингээд нөгөө татрын боловсрал гэдэг л орж ирэх гэдэг байна. Тэгээд нөгөө татвар төлөгчийн ёс суртахуунтай байна. Тэгээд ёс суртахуунтай татвар төлөгч өөрөө татраа төлж үйлчлэл гаргадаг юм байна. Энэ парадигм энэ ойлголтоор бид нар явж байгаа. Тэгэхээр нөгөө татрын соёл буюу нийгэмдэр үйлчилж байгаа асуудал буюу татрын боловсрал буюу энэ нөгөө татрын зөвлөхүүдтэй бид нар татрын ямар мэдлэг ойлголт боловсролыг өгөх юм. 10 жилийн хүүхдүүдэд бид яг ямар асуудлыг ярих. Одоо бид нар энэ хавар 10 сард бол татрын боловсрал гэдгээр бид нар хийх. Тийм зөв. Тий. Одоо энэ хууль өөрчлөгдөд гараад л одоо legal yapodор тавигдал бол бид нар бол яг энэ тал руугаа ороод л одоо яг энэ үзлэрэмтлийн хувьд бол юм байна. Ийм өөрчлөлтүүд орсон байна. За энэ татвар төлөгч нарт ийм нөлөөлөл авч ирэх юм байна гэдэг талаас нь бид нар бол судалгааг эхлээд явна. Тэгээд тэрнийхээ дагуу нөгөө сургалтуудаа хийж. Тэгээд татвар төлөгчдүүд бид ямар мэдлэг өгөх вэ? Оюутнуудад бид нар яг ямар мэдлэг өгөх вэ? Одоо тий. Энэ бид нар хийх. Энэ татвар төлөгчдийн энэ боловсрал айгүй чухал байхгүй. Тэгэхгүй бол одоо бид ингээд иргэд бизнес эрхлэгчид одоо эсвэл ядгийн хувь хүний янз бүрийн л одоо хөдөө гадаач гэсэн хүмүүс ингээд нөгөө мэдээлэл одоо мэдлэг хоримтлуулж чадаагүй үгс болоод буруу ойлгоод яваад байдаг. За зүгээр нэг төсөв бүрдүүлэхэд л
хэрэгтэй татвар төлөх гээд байна гэж ойлгодог. Тэрнээсээ одоо бид нар зүгээр л нэг төсөв бүрдүүлэхийн тулд заавал татвар төлөх ёстой гэж ойлгоод айц зүхтаал эсвэл одоо далд байдалд орох гол янз зүхтаал тий байгаад идэг байхгүй тий. Тэгэхээр зэрэг та энийг одоо манай нэг нэвтрүүлгийн нэг өөрөө байгаад идэг. Эдийн засгийг энгийн үгээр гэж. Тэгэхээр зэрэг яг энэ нэвтрүүлгийн маань сонсож байгаа сонсогчдод та яг товчхондоо энгийн үгээр ер нь татвар төлнө гэдэг чинь юу юм бэ? Хинт хэрэгтэй юм бэ? Төр иргэдийн хоорондын одоо нийгмийн тэр гэрээ хэлэлцээр юм уу? Юу юм одоо та энийг бол их сайхан дэлгэрэнгүй яриад өгч. Тэгэхээр яг энгийн үгээр хэлэх юм бол татвар одоо байх уу байхгүй уу гэдэг асуудлыг эргэх хэрэгтэй байна л да. Тэгэхээр татвар гэдэг бол нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагддаг хөрөнгө. Бид стрессгүй амьдрмаар байна. Бид өвчнгүй амьдрмаар байна. Бид утаагүй амьдрмаар байна. Өнөөдөр яагаад татварын асуудлыг ингэж хурц гаргаж ирж нийгэм ингэж сошиал ингэж гаргаж ирж ирээд байна гэхээр энэ иргэдийн буруу шүү дээ. Утаатай амьдрахыг хүсээгүй. Өвчнөтэй амьдрахыг хүсээгүй. Төвжирэлтэй амьдрахыг хүсээгүй. Тэгэхээр тэдний төлсөн татвар нь өнөөдрийн нийгмээс одоо төрөөс авж байгаа энэ үйлчлэгээнийх нь төлбөрт нь хариу одоо юу н тохирохгүй байна л гэж үзээд байна шүү дээ. Тэр эрдэмтэд бол хэлсэн байна л Дэвид Рикардо гэдэг. Татвар бол төрөөс өгж байгаа үйлчлэгээний үн юм шүү. Тэ бид нар мөнгө төлчдөг. Тэгээ мууц талхаа авахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тийм ээ. Гэтэл энэ мөнгийг төлөхгүй бол боловсрал байхгүй юм байна. Батлан хамгаалах байхгүй юм байна. Энэ нийгмийн баялаг улсын энэ зам харгуу байхгүй байх юм байна. Тэр баахны ширэнгэл байгаа л хэдэн хүмүүс л болж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэний цаана бол татвар бол ерөөсөө явж юу гэхээр бидний хамтан цуглуулсан энэ мөнгө бол нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагддаг л байх хэвээр. Гэтэл ийм юм байна. Тэгэхээр энэ нэг татварыг хязгаарнаас үүсвэ, ирний хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Би бол одоо яг судалгаа талаас аваад үзэх юм бол яг миний судалснаар бол Германы эрдэмтэн Гүнтрийн одоо тэр археологоос гарч ирсэн зүйл дээрээс авч үзсэн. Месем Фатимагийн үеэс бол явж исэн гэдэг дээр баримт нь бол олдож байгаа. Тий. Тэр нь бол манай эртний өмнөх 3200 жилийн өмнө. Тэгэхээр тэрнээс өмнө байсан дараа. Орой бол нөгөө төр зас хийзээ өсч гисэн. Ус урнаа тий. Тэр үеэс л эн чинь нөгөө төрийн мөнгийг тэр нөгөө яаж цуглуулах вэ? Яаж авах вэ? Тухайн үед бол мэдээж ард иргэдээс татварлах асуудал байхгүйж магадгүй хин нэг нь очиод байлдаал олцлол ингээл авдаг. Гэхдээ тэр чинь л өөрөө бас татварын асуудал шүү дээ. Татвар гэхээр нэг мөнгө төрөөс нь хамаарат үү? Гэтэл энэ чинь яг дээрвээс аваад үзэх юм бол одоо таавагд бол бид хамт хэлэхэд бол алба гэж ингэж ярьдэн шүү дээ. Татрын албадаж явна албан татвар. Өөрийн биеэрээ татраа төлдөг ийм зохицуулт байна. Нөгөө цэрэгт явна. Нөгөө өртөө улаанд очно. Эн чинь өөрөө нөгөө татраа төлж байгаагийн нэг хэлбэр өөрөөр өгж байгаа. Одоо энэний нэг үлдэгдэл бол одоо хүртэл байна шүү дээ. Манайдар цэргийн алба бол бас өөрийн биеэр залуучууд маань татраа улс орондоо л одоо төлж байгааг нэг хэлбэр. Ер нь тэгээд татварын хувьд бол бас одоо бас нийгэмл юм чин одоо хүн болгон мэдж байгаа бас шударга биш зарчмаар төлөгддөг явдал бол байж лээ. Одоо тэрэнд нөгөө итгэл алдарсан учраас нөгөө түрүүний таны хэлсэн итгэл төр иргэдийн итгэлийн дунд одоо бас ийм асуудлууд байгаа нь бол үнэн шүү дээ. Одоо яг үнэндээ одоо 792 мянган төгрөгнөөс татвар гээд авах ёстой яг тэр хүмүүсээс бол авчиж байна. Гэтэл мэддэхгүй 70 тэрбум 700 тэрбумтай ч юм уу хүний татвараас яг авж байгаа үгүйг бид нар хянахад чадахгүй. Ерөөсөө хяналтад тогтолцоо хэрэгжилтийн явц танд хэр санагддаг вэ? Надад бол бас харамсалтай нь яг тэгж санагддаггүй шүү дээ. Энэ яг миний хариулах бол бас төвхтэй юм байна. Тий яг та хувийнхөө үднээс яг судлаачийн хувьд бол авч үзэхэд бол энэ АТ-г алан тушаалаад оруулан ашиглаж байгаа энэ юмнууд байгаа л да. Одоо дорж гэдэг хүн ингээд байж байгаа гинтгэл нүдэн дээр 600 нь бол 700 наад байна гэдэг чинь л илэрхий шүү дээ. 2 өрөөтэй байснаа л 5 өрөө байртай болно гэдэг чинь илэрхий шүү дээ. Тэгэхээр орлого гэдгийг бол тэр хөрөнгөний өсөлтлээс нь бас олон улсад бас судалж үзт юм. Тэгээ манад бол өнөөдөр бол
хитвчэндх мөнгөөр нь хэмжиж үзээд байна л да. Гэтэл тэр хүний унд эдэлж байгаа амьдарч байгаа хөрөнгийн өсөлт яаж өссөн? Тэр хүний орлогыг бол тодорхойлдог. Яг энэ өнцгөөс нав бол шударгуу үгүй байгаа ч гэдэг. Нүдэн дээр ингээд одоо баяжж байгаа хүн бол одоо магадгүй тэр хүн бол сая төгрөгний ч татвар төлөөгүй байх магадaltaй байхгүй. Тэгээ одоо тэгэхээр энэ чинь шударгын асуудал бол энэ чинь худлаа болчих гэж. Худлаа болчих гээд. Тэгээ хамгийн харамсалтай нь яг одоо энэ ялгаа заагдвал энгийн иргэд одоо энгийн цалингаараа бүр цалин одоо юу гэдэг бүр ингээд ойлгомжтой. За таныхыг 850 мянган цаас. За таних сая 200 мянган цаасны та энэ цалинтай юм байна. Таны ийм татвар төлөгдсөн байх хэвээр. Та тэрийг төлөөгүй юм гэдэг ингээд ард иргэдийнх бол ил тод байгаад идэг. Гэтэл нүдэн дээр одоо бүр юу гэдгийг одоо маш далд хэлбэрт ямар байдлаар оруулж яддаг тэр нарийн арга мэдэхгүй л байна л да. Маш олон татвар төлөгдөхгүй эх орны маань одоо баялагч бай. Одоо энэ дээд одоо томоохон энэ бизнесмэнүүд одоо юу гэдгийг далд хэлбэрт бол маш олон татвар төлөгдөөгүй ингээл явцсан юм зөндөл байна л да. За тэр ч одоо бүр бид нар яаж чадахгүй юм чи одоо яах вэ? Зүгээр хамгийн харамсалтай нь ер нь шудраг биш байдагт бол би харамсаад идэгье. Нэгдүгээр, хоёрдугаарт ер нь бол нөгөө 700 эд мянга гэж цалингаас одоо ингээд тогтсон татварууд байгаа шүү дээ. Хувь хүний албан татварын орлого морлого гэд тэгээд тухайн нөгөө таны та тэр ярьжсэн нөгөө хим хэмжээг ярих юм бол одоо 700 сая төгрөг хүрэхгүй хүнээс ер нь тэгээ бас тэгээд нэг татвар авах нь зүвч гэдэг юм уу, бурууч гэдэг юм уу? Та юу гэж бодож байна? Минийх бол баг сая байтугай 2 саяас дээш цалинтай хүний одоо хэмжээнд талбар ярьж хувь тогтооно үхээс биш. Одоо яг юун талаас авч үзвэл ер нь орлого олж байгаа хэм бүгдээрээ татвар төлөх ёстой. Төр засаг нь өөрөөсөө бага орлоготой хэсгээс чөлөөлдөг ч гэдэг юм уу, хөнгөлдөг ч гэдэг юм уу. Тэр бол тухайн улсын өөрийнх нь шийдэх бүрэн эрхийн асуудал. Тийм учраас татвар бол бүрэн эрхт тусгаар улсын илэрхийлэл гэж яригддаг нь энэ юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг нь 2 сая төгрөгөөс дээш бол татвар ногдуулна, доош бол яа гэд. Саяны одоо хууль тогтоомжоор бол ерөнхийдөө 2 сая төгрөгөөс доош улсууд дээр бол 1% татварын асуудал яригдчихэж шүү дээ. Одоо хуучин бол 200 мянган төгрөг одоо 10% тооцчихсан бол одоо энэ нь бол 1% болж уурч байгаа гэсэн асуудал шүү дээ. Тэгэхээр энэ талаас авч үзвэл энэ ачаалал ингээд бууруулж байгаа. 15% 25% хүртэл 20% хүртэл байгаа шүү дээ. Хөнгөн орлогонд өндөр тэр өндрөөс нь ягаад тэгж өндөр татвар авч байгаа юм. Тэд нар бол илүүтэй нийгмийн баялгаас илүүтэй хүртэж байна. Тэгээ хэн илүү нийгмийн баялгаас илүү хүртэж байна тэр хүн илүү өндөр татвар төлдөг л байх хэвээр. Ингэж энэ яг шудраг асуудал байна. 2 сая төгрөгийн цалинтай хүний хувьд бол тэр хувь хүний орлогын татвар талаас нь яриад байна л да. Гэтэл эн чинь худалдан авалтууд хийх гэж байгаа шүү дээ. Гараал одоо хоол авч идэн, гараал одоо юм одоо авандаа хувцас аавна. Энэ болгонд нөгөө ноот ногдож явж байна. Тийм учраас бага орлоготой иргэд дээр ирж байгаа татрын ачаал гэдэг бол маш өндөр байхгүй юу? Одоо юу гэдэг нөгөө өндөр орлоготой хүмүүсийн хувьд бол харьцуулахад бол худалдаа авалт нь өндөр юм шиг мөртлөө тэнд нөгөө олж байгаа орлоготой харьцуулахад бол татвар ачаал нь бага байдаг. Тийм учраас тэдний орлогоос нь өсөн нэмэгдэх татвар авна гэдэг нь татрын ачаалыг нь тэнцэржүүлэх гэдэг юм энэ цаана байгаа учраас ингэж өндөр орлоготой хэсгээс өндөр татвар авдаг энэ зохицуулт бол явж байгаа. Зөв. Тэгээд татвар хувь хэмжээ нөгөө цалин орлогынхаа харьцаатай бас ингээд уялдуулаад харахад бол нөгөө бодит байдал дээр бас өөр л байгаа юм да. Тийм учраас л би асуусан юм. За нөгөө талаар бол бас нөгөө инфляц бол одоо ингээд хоёр орнтой тоороо орчлоо. Өдрөөс өдөрт энийг бол би яг нөгөө нэвтрүүлгийнхаа төгсгөл бас сонирхоод асууж байгаа. Тэгээд өдрөөс өдөрт л одоо юмны үн өсөд махныхаа үнийг одоо үхрийн сулмах чинь 40 мянга хүрээ явчлаа. Өдийд бол одоо ингээд мал мах бас бууж идэггүй шүү дээ. Тэгэнгүүтээ саяхан бид нар ч үйл өнгөрсөн одоо ч 7 сар гэдэг чинь өнгөрсөн намар чинь 7.4% байсан инфляц маань одоо ингээд 11.7
5-6% ингээд хоёр оронтой тоороо орцсон байгаад байт. Энэ ингээд цаашдаа өсөд байвал хандлага амьдрал бас айгүй хэцүү болчих гээд байгаа юм л да. Юу татвар байтгал болчих гээд байгаа юм. Тэгэхээр зэрэг та яг өөрийнхөө зүгээс одоо энэ эдийн засгийн бид нар өсөлтийг одоо нэмэгдүүлэхэд мэдээж бизнес эрхлэгчдийг дэмжээл татварын бодлогоор хөнгөлөөл одоо юу гэдэг экспортыг нэмэгдүүлээл ингээл бас ашиг орлого олоод ашиг орлого олсон иргэд маань улсдаа ч гэсэн эдийн засгтаа өгөөчтэй татвараа төлөөл ингээл явах боломжтой л харагдаж байна. Гэхдээ яг сул тал одоо сөрөг талууд геополитикийн нөхцөл байдлаас болоод ч тэр юм уу нефтийн үн өсөхтэй холбоотой ч юм асуудлууд гарч ирж магадгүй л бахал та. Та ер нь 2027 оныг яг яаж харж байна? Одоо татвартлынх нь одоо судлаач хүний хувьд бол одоо айгүй эмзэг байгаа шүү дээ. Тий. Одоо өөрөлдвөл одоо би та нарт нэг юм хэлэхэд бол одоо нөгөө нөтийн одоо нөгөө буцаалтууд шүү дээ. 22% мөн одоо тэгээд нөгөө 27 оны ингээд нөгөө 5% болно энэ төр гэл нэг ярьжсэн шүү дээ. Тий. Одоо ч юу л 6-аас 30-нд буцаалттай юу байх вэ? Биш. Одоо нөгөө 10 сарын 1-нд хэрэгжих ёстой байсан. Энэ оноо. Одоо энэ нөгөө гадна дотны геополитикийн асуудлуудаас болоод төсвийн орлогын чинь нөгөө юунууд чинь танагдаад ирсэн учраас тэрийг боловчлаа шүү дээ. Орой аборт хийчихлээ. Хэрэгжихээс нөгөө хуулийн заалтыг хүчин болгочихлоо. Тэгэхээр яг энэтэй холбоотой асуудлууд бол ерөнхийдөө их гарна. Тэгэхээр одоо энэ нөгөө нэг татрын хууль тогтоомжуудын энэ нөгөө нэг хувь хэмжээг энэ одоо ингээл одоо шатлалуудын гаргаж ирэл ингээд нь шүү дээ. Эн чинь бол мэдээж төсвийн орлого бол онгоож байгаа. Тэгэхээр энэ онгоосон орлогыг юугаар нөхөх юм бэ гэдэг асуудал байна. Тий. Энийг би нэг асуултаа сангийн яамныхын ч юм уу энэ холбогдсон хүмүүсээс асууж байгаа. Энэ төсвийн орлогын энэ алдагдлаа та нар юунаас нөхөх гэж байгаа юм бэ? Тэгээ одоо бол яг алдагдах нь тодорхойлчлаа. Гэхдээ энэ чинь цаашдаа бол эерэг тал гарч ирнэ гэдэг байгаа шүү дээ. Бид нар эерэг тэр байдлыг хүлээн авах хүртэл одоо хэр удаан хугацаанд хүлээгж явахдаа одоо энэ хоосон зайгаа яаж нөхөх вэ гэж санаа зовсондоо би 2027 оны гэж асууж байгаа тэр байна. Харин тий. Тэгэхээр 2000 тийм учраас энэ нөгөө сая татрын хууль тогтоомжийн энэ өөрчлөлтүүдийг 2028 гэж одоо зааж өгöd нь шүү дээ. 28 оны 1 сарын 1. Тэр чинь тийм амар биш байхгүй. Тэгээ магадгүй айгуул 2028 онд хурж ирээд нөгөө чи яг хэрэгжих гэж итл бас хэрэгжүүлэхгүй ч магадгүй. Тий энэ нөгөө нөхцөл байдал ингээд уруугаар ингээд ерөөсө төсвийн орлого бид нар ингээд өн цөм алдаал эхлүүл бид юугаар амьдрах. Тий одоо магадгүй тэгээд төсвийн тодотгол бас хийх л байх л гэж бодчихлаа юм л та. Одоо өөрөөр хэлбэл нэг юм байдаг байхгүй. Одоо энэ нөгөө Орос Украинд байна. Тий. Одоо энэ төсвийн орлого дээр навигацийн орлого гэж нэг амар орлого орж ирдэг ус. Одоо энэ дайнаас болоод Монгол улсын дээгүүр онгоц нисгэх болчихгүй. Одоо хоёулаа бүр нөгөө сэдвээс хазаад явах нь тэгээд манай найруулагч дохиод одоо цаг болчлоо гэдэг шиг энэ. За баярлалаа. За ингээд сонсогч та бүхэндээ маш сонирхолтой сайхан ярилцлага хүргэлээ. Өнөөдөр манай Спутник Монгол 92.5 радиогийн урилгыг хүлээж авч ирсэн одоо доктор Галмандах танд маш их баярлалаа. Тэгээд сонсогчдынхаа өмнөөс танд амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Баярлалаа. Нэвтрүүлгээ дуусгахаас өөр аргагүй боллоо. Тэгээ танаа радио сонсогч нарт бас сайн сайхныг хүсье. Танаа хамт олонд ажлын амжилт хүсье. Бас урьж оролцуулсан дэх баярлалаа. Хоёулаа 2027 онд бас эргээд уулзах боломж гарах байхаа. Энэ яриагаа бас үргэлжлүүлэх боломж гарах байх тийм. За баярлалаа танд амжилт хүсье. За.